Та өчигдөр тайзан дээр OpenAI-ийн ерөнхийлөгч Грег Брокмантай хамт байсан талаараа дурдсан. Тэрээр дэлхийн нийтэд танилцуулж нэвтрүүлэхийг хүссэн олон хэрэгсэл боломж байгаа ч тооцоолох хүчин чадлын хязгаарлалтаас болж саатаж байгаа талаар мэдгдсэн. Танаас эрэлт ямар хэмжээд байгааг асууя. Гэхдээ яг одоогийн энэхүү тооцоолох хүчин чадлын бодит дутагдлыг хэр ноцтой хэмжээнд хүрснийг тоон зөвлөлтөөр илэрхийлэх боломж байгаа юу? Тийм ээ. Одоогийн эрэлт дутагдaltaй байгаа орчныг ойлгомжтой болгохын тулд хэдэн тоо хэлье. Өнөөдрийн байдлаар дэлхийд даяар ойролцоогоор 1 тэрбум идэвхтэй хэрэглэгч байна. Харин эх 5 жилийн дотор 5 тэрбумд хүрэхээр харагдж байна. Одоогоор дэлхийд даяар нийлүүлээд ойролцоогоор 100 зетафлот хэмжээний тооцоолох хүчин чадал байна. Энэ бол ерөнхий дүнэлтээ. Харин дараагийн 4-5 жилийн хугацаанд бид энэ тооцоолох чадварыг дахин 100 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Өчигдөр би Yottaflop гэдэг нэр томьёог анх удаа танилцуулсан. Хүмүүс Yottaflop гэж юу вэ гэж асууж байсан. Yottaflop гэдэг нь 10-ын 24 зэрэгт. Өөрөөр хэлбэл 1/24 бичигднэ гэсэн үг. Үүнийг харьцуулж ойлговол өнөөдөр бидэнд байгаа тооцоолох хүчин чадлаас ойролцоогоор 100 дахин их гэсэн үг. Тэгэхээр ийм их тооцоолох хүчин чадлыг юунд ашиглах вэ гэж асуух нь зүүн хэрэг. Үнэн дээр өнөөдрийн хэмэл оюуны загварууд аль хэдийн маш өндөр түвшинд хүрсэн. Тэд маш олон гайхалтай зүйлийг хийж чаддаг бөгөөд бид бодит хэрэглээний олон жишээг дурдж байна. Үүний нэг нь бидэнд хамгийн ойр жишээ болох програм хангамж хөгжүүлэлт юм. Одоогоор хүмүүс хэмэл оюуны хэрэгслүүдийг ашиглан программистуудын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Гэхдээ өнөөгийн хэмэл оюун сайн байгаа ч цаашид бүр илүү сайжрах боломжтой. Энэ бол хамгийн чухал санаа юм. Бид хэмэл оюун хаасаагүй хүн бүрт хүртээмжтэй болно гэж үзэж байна. Энэ нь бизнесүүдийг илүү бүтээмжтэй болгохоос гадна хүн бүрийг илүү үр ашигтай ажиллахад туслана. Бид хэмэл оюуны бүрэн боломжийг нээх эхний шатандаа л явж байна.